Хилэлцүүлэг яриа, боловсролоо, хүмүүжлөө. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За, биднийг сонсогч нартаа маш их баярлалаа. Ингээд оюун бэлэг бит хоёрын эхлүүлсэн Монголын баялаг дэлхийн иргэн ингээд за мөн хүмүүжлөө боловсрлоо гэсэн сэдвийн дор явуулж байгаа бяцхан хилцүүлэг яриа маань дахиад үргэлжилсээр байна. Ингээд өнөөдөр бит хоёрын хувьд 7 дахь удаагийн хилцүүлэг яриагаа эхлүүлэх гэж байна. Бит хоёрын хувьд өнөөдөр эхлүүлэх гэж байгаа хилцүүлэг ярианы маань гол сэдэв бол өмнө нь бас дурдж ярьж байсан ёс зүй, ёс суртахууны талаар илүү дэлгэрэнгүй илүү одоо Японы боловсролын системд нь тусгагдсан хичээлийг төлхөө энэ хичээлийн талаар ярилцахаар бид хоёр шийдээд байна. За тэгээд сайн уу юм бэлгээ? Сайхан амарсан уу? Зуны амралтуудаа. Сайн байцгаана уу? За тэгээд бид хоёр ярилцсан байгаа тийм ээ. Бид хоёрын хоёулангийнх нь нэг анхаарлыг татаад, сонирхлыг татаад энэ Японы хүүхдүүдэд хичээл орж байгаа тэр 10 жилийн боловсролын хичээл дотор нь тийм ээ. Одоо миний хувьд хүүхдүүдийнхаа номноос харж анх удаа сонирхол татаад чиний хувьд бол өөрөө хичээл орж явах зураа сонирхлыг чинь татсан нэг хичээл гарч ирсэн байгаа. За энэ хичээл юу байсан бэ гэсэн чинь Японоор бол доо токку гэж нэрлэдэг байгаа юм тийм. Англиар бол морал гэж орчуулагдаад багш байгаа. Манай монгол хэлэндээ бол одоо ёс зүй, ёс суртахууны хичээл болж таараад багш байгаа юм тийм ээ. Энэ хүү хичээлийн талаар оюун бэлэг маань ч гэсэн бүр тодорхой одоо бүр номын болон хичээлийн сурах хүчгийн талаар бүр илүүтэй мэдээллүүдийг мэдсэн байгаа. За тэгээд энэ талаар хоёулаа хэрэнгүй ярилцъя. Тэгээд миний зүгээс эхлээд асуух асуулт маань ер нь яагаад Япон боловсролын системдээ энэ доо токку буюу тийм ээ ёс зүй, ёс суртахууныг хичээл болгож оруулахар болсон юм болоо. Яагаад үүнийг хичээл байлгах ёстой гэж бодсон юм болоо тийм ээ. Энэ талаар сэтгэлээ хаваалцаач. За сайн байцгаана уу? Та бүхэнтэй удаа уулзсангүй. Дахин уулзаж байгаадаа баяртай байна. За энэ удаадаа Ариуна бит хоёр маань одоо Ариунагийн сайн хэлсэнчлэн ёс суртахууны хичээл маань яагаад Японы боловсролын системд маш үнцгэнтэй байр суурийг эзлэж байна? Яагаад Японы боловсролын байгууллагад маань ёс суртахууны хичээлийг тууштай, тогтвортой, за шатаар ингээд баг сургуулиасаа эхлээд орж байна вэ гэдэг талаар яг бид хоёр өөрсдийн зүгээр ингэ судалгаа хийж үзлээ л дээ. За би бас хамт ажилладаг Япон багш нараасаа бас аман хувилбараар асууж надад мэдлээ. За үүнд бол ерөнхийдөө Япончууд маань эрт дээр цагаас ерөнхийдөө дотоку ерөнхийдөө Мичикара хазуренай Мичикара хазуренай гэдэг нь монголоор орчуулбал замаас хазаагаагүй тийм хүн болж төлөвшийн тулд ерөнхийдөө хүн байх ёстой гэж ярьдаг байсан байна л да. За тэгээд дотоку гэдэг нь одоо яг Ариунагийн хэлсэнчлэн одоо морал тийм ээ ёс суртахуунтай хүн байх хэрэгтэй гэдэг гэж байна. За Японд болохоор би ингээд өөрөө баг сургуульд ажиллаж байгаа хүн ингээд хүүхдүүдтэйг хараад ахаар дотоку кара хазурена одоо мичкара хазурена хитоны надтева даме одоо тийм замаас хазаасан ёс суртахуунгүй хүн байж болохгүй гэж нэг багш нар хэлдэггүй байна. Би бүр одоо тийм үгийг хэлж байгаа захирал багшийг харж байсангүй, дэд захирал багш, бага ангийн багш, 4-5 дугаар ангийн багш нарыг тэгж хэлж байгааг харж байсангүй. Гэхдээ дотокугийн хичээл бол маш тогтвортой ордог. За жишээлбэл бол би өнөөдөр та бүхэнд ном танилцуулгаас өмнө ерөнхийдөө яагаад Японы боловсролын системд энэ ёс суртахууны хичээл орж эхэлдэг болсон бэ гэдэг түүхийг хальт хэлье тийм ээ. Тал танилцуулъя. Энэ маань ерөнхийдөө манай нэг сургуулийн багш хэлжсэн зүйл бол дэлхийн дайны 2 дугаар дайнаас хойш Японы боловсролын тогтолцоонд за энэ ёс суртахууны хичээл их тууштай орж эхэлсэн гэдэг чинь. За гэхдээ тухайн үеэс болохоор мэдээж тухайн үеийн тийм ээ одоо үйл явцтай нийцүүлсэн тийм ёс суртахууны хичээл ордог гэсэн байна. Орчин нөхцөлтэй нийцүүлээд тийм ээ. Яг. За тэгээд мэдээж жилээр өөрчлөгдөж шинжлэгдсэн. За өнөөдөр та бүхэнд үзүүлэх гэж байгаа ном маань хамгийн сүүлд 2018 онд батлагдсан хувилбар байгаа. За 2018 оны батлагдсан хувилбараар бол ерөнхийдөө
одоо манай баг сургуульд тийм ээ миний ажиллаж байгаа Иманбэцэ хотын баг сургуульд бол орж байгаа ашиглагдж байгаа ном маань нэг ийм ном байна. За ингээд хайрцгийн дотрыг харахад нийт 6 ном байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл баг сургуулийн 1-р анги, 2-р анги, 3-р анги, 4-р анги, 5-р анги, 6-р ангид 6 жил үзэх ёстой ном байна. За ерөнхийдөө сонирхолтой нэг тоо юм уу, Японы хэлний хичээл номнууд болохоор 1-р ангид үзэж байгаа хүүхдэд яг 1-р ангийнх нь номыг өгдөг. Гэтэл ёс суртахууны номыг болохоор бүр 1-р ангид нь одоо цааш 6 жил үзэх номыг ингээ өгдөг байна. Тийм байна. За тэгээд мэдээж нөгөө нэг номын эрхийн талаар байгаа учраас дэлгэрэнгүй ингээд үзүүлэх жоохон боломжгүй байна л да. Та бүхэндээ ингээд нэг жаахан ингээд сонирхуулж үзүүлэхээр жишээлбэл энэ ягаан ном нь болохоор ёс суртахуун 1 буюу бага сургуулийн 1-р ангийн хүүхдийн үзэх ёс суртахууны ном байна. За би ерөнхийдөө ингээд уншлаа л да, танилцлаа. Тэгэхээр гарчиг нь бол нэг иймэрхүү хэлбэртэй байна. Эндээсээ нэгээсээ яваад ерөнхийдөө 34 гэдэг хэлж байгаа. Тэгэхээр энэ хүүхд 1-р ангийн 6 настай хүүхэд маань тийм ээ 6 настай хүүхэд маань жилийн туршид 1, 2, 3 дугаар семестртээ тааруулаад энэхүү номыг үзэх байна. За миний их анзаарсан зүйл ерөнхийдөө юу вэ гэхээр ийм байна. Өгүүлбэрүүд байна. Өгүүлбэрүүд байна. За ерөнхийдөө тэгэхээр энэ ямар бүтэцтэй ёс суртахууны хичээл маань явах вэ гэхээр төрөл бүрийн агуулгатай өгүүлбэрүүдийг 6 настай хүүхдүүд маань ангидаа багштайгаа нийлээд хамт уншина. За тэгэхээр хамт уншаад харилцан ярилцах. Бид нар бол ерөнхийдөө нэг өгүүлэг уншаад харилцан ярилцах гэхээр их л Монгол сургуульд маань ч гэсэн байдаг арга хэмжээл болов гэж бодож байна л та. Гэтэл би ингээд нэг баг сургуулийнхаа 1-р ангийг бүтэн өдөр дагаад яваад ёс суртахууны хичээлийг хэрхэн орж ийн вэ гэхэд анзаарахаар тухайн 6 насны хүүхдэд тааруулаад ангийн багш маань маш ээлдгээр ингээ харилцан ярилцаад за энэ одоо харилцан яриад энэ хүүхэд юу гэж бодсон бол гэхээр 6 настай хүүхдүүд маань тус гараа өргөөд өөрсдийнхөө үзэл бодлоо хэлж байна. Тэгээд хамгийн сүүлд нь анги таасан багш маань багцлаж байгаа зүйл маань юу вэ гэхээр за ерөнхийдөө ямарваа нэгэн арга хэмжээнд ямарваа нэг үйлдэл хийх юм бол одоо тухайн үйлдэл маань чамд ямар сэтгэл төрүүлэх вэ? Чиний үйлдэл маань харилцан сууж байгаа ангичийн хүүхдэд ямар сэтгэл төрүүлэх вэ? За бүх энэ ангид байгаа буюу нийгэм тийм ээ? Нийгэмд ямар сэтгэл төрүүлэх вэ? За хамгийн сүүлд нь одоо байгаль орчин ан амьтанд ямар сэтгэл төрүүлэх вэ гэдэг дандаа тэгж асууж байна. Тэгэхээр одоо тэгээд нөгөө хүүхэд маань энэ одоо ямар зан ингэж харилцан ярилцсанараа тухайн хүүхдэд ямар ёс суртахууны зан төлөвшүүлж байна вэ гэхээр ерөнхийдөө миний зүгээр дур мэдэн ажигласан зүйл одоо дур мэдэнд одоо ингээ хүндлэнгийн зүгээс анзаарахад бол инэрэнгүй сэтгэлийг ерөнхийдөө тухайн хүүхдэд төлөвшүүлэх гээд байгаа юм шиг байна. Гэхдээ дан инэрэнгүйгээсээ гадна бас ингээд агуулгаасаа тухайн хүүхдэд янз бүрийн сэтгэл төрүүлж байна. Жишээлбэл миний бодлоор би зөндөө ингээд оржигнуулаад яриад байх шиг байна. Миний бас одоо нэг анзаарсан зүйл одоо жишээлбэл Монголд ингэдэг болов томоотой хүүхэд бай гэдэг ч юм уу тийм ээ. Одоо ангийнхаа наад тэр хүнд айгуу гоё сайхан аашил ийдэг хүүхэд бай гэдэг ч юм уу тийм ээ. За битгий өвөө эмээдээ ахтай эгчтэй одоо төвөг учруулаад гэдэг ч юм уу. Тийм хүүхэд битгий бай гэж айгуу нэг хэлдэг болов гэж бодож ил байна л да. Яг мэдээж тэр нь бол нөгөө нэг миний хүүхэд тийм хүүхэд битгий болоосоо гэж эерэг хандлагаар харсан. Гэтэл тухайн хүүхэдтэй одоо харилцан ярилцаад одоо төв удах нь ийм буруу үйлдэл юм шүү гэж ярилцдаг болов яадаг бол
Тийм тий нөгөө одоо чиний хэлж байгаагаар бол юм байна л та нөө хүнд энэ ярилцах арга барилаар багш нь хичээлээ орж ирнэ гэдэг чинь өөрөөр нь шалтгааныг нь олуулах гэдэг нь шүү дээ. Тийм хүүхдийг өөрөөр нь хариултыг нь олуулах гэдэг. Миний зүгээр бодлоор бол Монголд нөгөө мэдээж Монголд маань ч гэж онцлох юу яхаа ер нь хүн хоорондын тийм битгий ингээрээ тэгээрээ гэж эцэг эхчүүд ч гэсэн хүүхдүүдэд тийм аль болох зөв хүн болгох гээд ингэж болохгүй шүү гэж хэлэх байх. Гэхдээ нөгөө битгий гэж хэлэх нь яг өнөөгийн нөхцөлд бол одоо яг зөв арга барил мөн үү биш үү гэдэг дээр бас жоохон эргэлзээтэй болчиход байгаа шүү байна тийм ээ. Битгий гэж хэлэхээсээ илүүтэйгээр за энэ үйлдэлийг хийснээр чамд ямар байх вэ? За мөн одоо эргэн тойронд ч бас ямар байдал үүсэх үү гэдгийг өөрөөр нь ойлгуулж тэрийг ямар нэгэн асуулт асуугаад тэрийг нь хариултыг нь өөрөөр нь олуулж хэлүүлэх нь тухайн хүүхдэд нөгөө аливаа ямиг ойлгож тэрэнд дараа нь одоо хандах хандлагаа өөрчлөхт нь хамгийн чухал нөлөө болж байгаа юм болов гэж бодож байна тийм ээ. Чиний одоо өөрийн тань үтсэн тэр бодож ойлгож авсан зүйлстэй уялдуулж бодох юм бол тэгэхээр одоо цаагаараа бол энэ доодоггүйгээд эсвэл түүний хичээл маань яг үнэндээ бол хувь хүнийх нь хөгжлийн хувьд тийм ээ нөгөө өөрийгөө бусдад илэрхийлэх за мөн өөрөөсөө гаргаж байгаа үйлдэл маань бусдад ямар одоо байдлыг үүсгэж байна. Тэгэхээр хүрээлэн буй орчин нийгэмдээ ямар одоо байр суурьтай байж болохоор байна гэдгийг ойлгоход нь тусалж өгч байгаа. Тэрнийг өөрөөрөө мэдрэхтэн тусалж байгаа юм чиглүүлэг маягийн хичээл юм уу гэж би бас бодож байна л да ярианаас тийм ээ. Яг таны яг над яг хэлсэн өөрийгөө ингэж чиглүүлж байгаа юм биш үү буй гэдэг нь үнэхээр над яг юм бодож л байна л да. Одоо энэ номыг бас ингэж хөрхөн үзүүлээд ээж болдог болов би бас нэг үзүүлмээр байна л да. Энэ номыг онцлоод тийм яг хамгийн ихний хуудас бүр хамгийн ихний хуудас нь болохоор хамгийн ихний хуудсан дээр нь ерөөл хоёрхан нүур байгаа юм. Хоёрхан нүур. За өгүүлэг байна. За энэ өгүүлэг нь ямар вэ гэхээр нэгдүгээр ангийн сурагч. Нэгдүгээр ангийн сурагчийн талаар. Тэгэхээр одоо би бас ингээд олон нийтийн сүлжээний ингээд тавьсан байсан нэг жоохон ягтлалтай нэг бичлэгүүдийг жоохон харсан л да. Тэр маань болохоор нэгдүгээр ангийн 6 настай хүүхэд маань ингээд жоохон уйлаад тийм ээ. Уйлаад сургуультай явж байгаа үйлдэл. Энэ бол миний хувьд маш харамсалтай дүр зураг гэж бодож байна. Маш харамсалтай дүр зураг. Яагаад вэ гэхээр тухайн хүүхдэд сэтгэл зүйн бэлтгэл ерөөсөй олгоогүй байна. Тэгэхээр 6 настай хүүхэд ингээд сургуульд орох гэж байгаа шүү гэдгийг нь болохоор урдчлаад ар гэрийн зүгээс цэцэрлэгийн зүгээс за хүлээж авах гэж байгаа сургуулийн зүгээс гэрээдээ ингээд цогцоор нь тэр хүүхдийг ингээд сэтгэл зүйн бэлтгэлд оруулаагүй гинэт л ингээд 6 дугаар сургуульд гээд явахаар нөгөө хүүхд нь маань мэдээж сандрал айдас тийм ээ. За түүнийг төгшөөж байгаа сэтгэл зүгээ яаж илэрхийлж байна гэхээр ингээд явмааргүй байна. Тэгээд ингээд гашууд одоо харамсаад ингээд гашуудл жоохон сэтгэл хурж байна тийм ээ. Тэг уйлж байгаа. За тэгэхээр Японд болохоор ерөөсөө ёс суртахууны хичээлд хамгийн ихний хуудас нь 1-р ангийн хүүхэд болох төр чиглэлсэн байна. Тэгэхээр 1-р ангийн хүүхэд болох гэж байгаа яагаад сургуульд явах вэ? Сургуульд яваад чи ямар хүүхэд болмоор байна гэдэг тийм харилцан уншиж байгаа надад их сонирхолтой санагдсан. За тэгээд сургуульд ирээд 1-р ангийн хүүхэд бас хүүхэд юу хийвэл зохистой вэ? Юу хийвэл зохистой вэ гэдэг. Тэгээ тэр маань болохоор мэдээж 6 настай хүүхэд маань хараахан уншиж чадахгүй тийм ээ. Тэгэхээр зурган хэлбэрээр оруулж байна. Зурган хэлбэрээр. За 6 настай хүүхэд маань ямар үйлдэл хийвэл ямар яг таны тийм ээ. Тэгэхээр сургуультай ирээд багш нартайгаа гоё мэдчилдэг хүүхэд байвал болж байна тийм ээ. За тэгэд найзуудтайгаа гоё тоглох хүүхэд. Гадаа эрүүл чирэг төрөл бүрийн шинэ тоглоомоор тоглож сурах. Инээд хөөртэй байх. За багшигаа хөөх ч юм уу те. За хүрээлэн бууд цэцгээ услах. За ямар амтан байна вэ тийм ээ.
За шоргоолжийг одоо яавал шоргоолж зүгээр байх одоо аюулгүй хандах вэ гэдэг ч юм уу. За сургуулийнхаа ан амтныг хэрхэн хооллох вэ гэдэг. За дээсээр тоглож сурвал ямар вэ гэдэг. За энэ маань ерөөсө ингээл бичиггүй тэгээд ингээд зураг үзүүлдэг. Тэгээд 1-р ангийн багш маань ангийн хүүхдүүдтэйгээ энэ зураг үзээд за юу хийж байна хүүхдүүдээ гэхээр хүүхдүүд нь аюу хөөрхөн багшаа туулаа байна. Багшаа энэ жижиг шоргоолж мөн үү? Багштай хөөцөлдөж тоглох. Гэх мэдчлээ ингээ ярина. Тэгэхээр багш маань тухайн ангийн багш маань тухайн хүүхдийг за тэгвэл манай сургуульч гэсэн туулаатай тийм ээ. Тухайн туулаатай тэгвэл луван иддэг байх юм байна. Чи луван өөхийг хүсэж байна уу? Хэрвээ луван өгвөл туулаа маань ямар сэтгэл төрөх бол? Тэгэхээр нөгөө хүүхд маань тэгвэл туулаа баярлах юм болов? Туулаа цадах юм болов? Гэт ингээд сэтгэхүүгээ ингээд хөгжүүлж байгаа. Тэгэхээр ёс суртахууны хичээл маань өөрөөр хэлбэл цаашлаад юу хийж байна гэхээр ийм үйлдэл хийвэл, тийм үйлдэл хийвэл би баяртай байх юм байна, багш баяртай байх юм байна, ангийн хүүхэд маань баяртай байх юм байна, хүрээлэн орчин маань гэгээлэг байх юм байна, туулаа тийм ээ, амтан ингээд цатгалан байх юм байна, шоргоолжны цуваа харсан ч гэсэн ерөөсөө оролдохгүйгээр ингээд тайван өөрөөр нэг хараад өнгөрөх юм байна гэд эвгүй энгийн боловч тухайн хүүхдийг ингэж нэг 6 настай хүүхдийг бэлдэж өгч байгаа. За тэгэж энэ хичээл дээр үтсэн хүүхэд маань дараа нь сургуулийнхаа хүрээлэн орчинд байгаа шоргоолжийг харсан ч гэсэн одоо муугаар хэлвэл ерөөсөө оролдохгүй байна тийм ээ. За туулаандаа манай сургуулийн туулаа бол ийм хоол иддэг, тийм хоол иддэг дуртай. Багш тэгсэн ус өвөл зүгээр гэсэн тустай байна уу гэж савыг харах ч юм уу. Энэ маань одоо жишээлбэл 6 настай хүүхдийн хувьд маш том хангалттай үйлдэл гэж би бас бодож байна. Энэ маань бүх юмны ихтэл. За тэгээд 2 дугаар ангитаа ороод ирнэ. 3 дугаар анги. За 10 настайдаа тухайн хүүхдийн ингээд зан төлөв шиг хийдэг. Тэгээд энэ маань ингээд цаашлаад үргэлжлээд өөртөө үнэнч байх гэдэг нь юу хэлдэг? Бусдад үнэнч байх гэдэг нь ямар үйлдэлийг хэлдэг? Худлаа хэлэх нь ямар сөрөг нөлөөтэй юм? За өөрийнхөө чаддаг гэдэг нь одоо жишээлбэл сэрүүлгээ унтраадаг болох, товчилдог болох, цүнхээ цэвэрхэн тавьдаг болох. Ерөнхийдөө энэ чаддаг юм жишээлбэл энэ дундаас чи юу хийж чаддаг вэ? Ингэж хийж чадсанараа чамд ямар сэтгэл төрдөг вэ? Гэхдээ дандаа ерөнхийдөө өгүүлэг уншаад багш нартайгаа яриад энэ маань болохоор тухайн 6 настай хүүхд анзаарахгүйгээр тухайн 6 настай хүүхдийн зан нь ёс суртахууны хувьд тийм хүн байгаасаа, ийм хүн байгаасаа гэдэг хэлбэрт ингээд ордог юм болов гэж бодсон. Гэхдээ бас энэ дээр нэг анхаарах хэрэгтэй зүйл нь тэр маань юу гэхээр саяхнаас японочдод өөрсдөө ингэж ярьж байгаа зүйл маань хитрхи хүүхдийг ёс суртахуун гэдэг юм хайрцагт бас оруулах юм. Одоо өнөө цагт ерөнхийдөө Японоор бол тайо, англиар diversity тийм ээ. Монголоор болохоор олон талт ерөнхийдөө гэдэг хувилбарлуу бас орсон дээрээ гэд. Нэг тийм бас нэг тэрийг бас бодууштай мартаж болохгүй, орхигдж болохгүй агуулга юм болов гэд бодож байна. Яг үнэ. Энэ нь бол энэ хичээлээр одоо бодож хүүхдүүдэд мэдээлэл өгч байгаа гол зүйл нь хүн байх тийм ээ, хүрээлэн буй орчиндөө ээлтэй байх, нийгэмдээ бусдтайгаа эвдээ зүйтэй харилцан адилхан харилцаж амьдрах, бусдыг бодох, мөн өөрийгөө хайрлах, өөртөө үнж байх гэдэг маш олон талын энгийн бидний одоо хэллээр ёс суртахуун гэдэг ярихаар их сүртэй, их том, тийм сүрлэг нэршил шиг сонсогдож байгаа боловч энгийн хүний амьдрал тогтмол байдаг, өдөр тутам байдаг, хүнээс гарах бүхий л үйлдэлийг ерөнхийдөө ингэж хамруулж үзүүлсэн хичээл байна гэж би хувьдаас ойлгож байна. Тэгээ манай гэрт бас одоо 2 дугаар ангийн, за тэгээд дунд сургуулийн 1-р ангийн, за мөн бага сургуулийн 5 дугаар ангийн гэдэг ингээ хүүхдүүд суралцж байгаа. Тэгээд би тэр хүүхдүүдийнхаа номыг бас үзээд тэгээд анхын доодохгүй бас сонирхсан. Тэгээд Японы нөгөө
одоо аймаг мууж болгон тийм ээ ерөнхийдөө ингээд нэг агуулгатай яг нөгөө одоо үндсэн хуулийнхаа боловсролын хуулийнхаа дагуу агуулганд хичээлээ боловсруулдаг боловч зүгээр одоо сурах мэтчхийн хэлбэр зүйлс нь бол тодорхой хэмжээгээр нөгөө аймаг мужуудаараа өөр байгаа анзаарчихсан надад. Жишээлбэл одоо оюун бэлгийн маань хувьд бол сая 6 1-ээс 6 дугаар ангийн хүүхдүүдийн номнууд цувралаараа нэг багцлаад ингээд өгдөг байх жишээ. Тэгэхээр энэ бол одоо манай амьдарч байгаа бидний амьдарч байгаа энэ сургууль нутгийн Японы урд хэсэг рүүгээ тийм ээ бас нэг ийм өөр онцлогтой байх нь байна. Харин миний хувьд бол энэ хойд нутаг нь буюу Хоккайдо арал дээр амьдарч байгаа. За тэгээд бидний амьдарч байгаа хотод маань одоо миний амьдарч байгаа хотод жишээлбэл арай өөр өнгө төрхтэй тийм ээ. Ерөнхийдөө зөвхөн одоо хэмжээлийн компаниудаас нь ялгаа байх шиг байна тийм ээ. Өнгөний хувьд арай өөр. Тэрнээс хичээлийн үндсэн агуулга нэршил бол яг адилхан. За тэгээд сая би бас оюун бэлгтэйгээ зэрэгцээд үзүүлсэнчлэн ихний хичээлийн зураг гэхэд жишээлбэл дүрслэл нь ерөнхийдөө адилхан байх жишээтэйгэр тийм ээ. Хүүхдүүд яг ингээд тийм ээ. Энэ зэргийн өөрчлөлтүүдийг харуулсан үндсэн агуулга нь яг шингээ явцдаг. Ингээд хаанаа яг л адил ижил төвшөнд энэ сургуулийн бай, улсын сургуулийн бай гэх мэт тодорхой ижил төвшөнд явдаг. Энэ жишээг харахад бол надад бас энэ боловсролын хууль буюу тийм ээ боловсролын систем гэдэг зүйлийг маш их анханаас нь их бодож төлөвлөж их улс суурьтай хандаж явдаг юм шиг санагдсан. За мөн оюун бэлгийн маань ярьж эхлүүлсэн уг хичээлийг яагаад орхуулсан дээр бас баг зэргийн нэмэлт зүйлийг хэлэхэд бол уг нь бол анх энэ доодохгүй гэдэг хичээл маань сургуулиас гадуурх ажиллаар олгогддог зүйл байсан гэж уншижсэн. Тэгээд сургуулиас гадуурх одоо хүнд одоо хүүхдэд олгогдох ёстой ийм боловсрал юм а гэж ойлгоод гадуурх ажлуудаар их зохион байгуулж явуулдаг ийм байсныг нь аль бие усны хичээл болгож оруулсан байдаг. Тэгээ ер нь миний бас нэг олзуурах хүчтэй анхаарч байгаа зүйл гэвэл бид нэр магадгүй одоо харагдах байдалд нь анхаарал хандуулахаас гадна хүүхдэд орж байгаа хичээл тийм ээ ирээдүйн улс орныхоо иргэнд орж өгж байгаа тэр боловсролыг олгож байгаа тэр чухал хичээлийн сурах хүчгэд ч гэсэн агуулгыг алдагдуулахгүйгээр яг өнгө хэлбэр нь өөрчлөгдөж болох ч гэсэн үе үеэрээ агуулга нь алдагдахгүй. За мөн нэмэлт юу байж болох вэ? За сайжруулж яаж болох вэ гэдэг анхаарах нь зүйтэй юм шиг байна. Тэгээд анзаархны одоо жишээлбэл энэ Атараши дуу докуу гэж энэ дэр бичсэн байгаа. Энэ шинэ дуу докуу. Тэгээ 10% бол өөрчлөлт байхгүй ч гэсэндээ одоо ингээд нэг жоохон шинжлэгдсэн. Тэгээ нэг хуулинд нь багахан өөрчлөлт орсон ч байдаг юм уу тийм ээ нэг ийм жоохон зүйлсийн өөрчлөлт гарахаараа л энийг ингэж тодтогч өгдөг юм шиг байгаа. Би тэгж ойлгосон. Тэгээд энэ мэдчлэн ийм чухал хичээлийг одоо бас манай монголчууд маань тэрэнд өндөр анхаарал хандуулдаг болсон юм шиг санагдсан. Хүүхдүүдийн боловсролд ер нь манайхан чи анхаарал хандуулдаг. Гэхдээ анхаарал хандуулахдаа бас тийм ээ хэлбэрт анхаарал хандуулахаас илүүтэйгээр агуулганд нь анхаарал хандуулдаг байгаасай гэж яг өнөөдрийн байдлаар бол оюун бэлэг бит хоёр маань энэ хичээлийн номыг ингээ эхлүүлээд байгаа маа. Тэгээ өнөөдрийн хувьд оюун бэлэг маань сая 1-р ангийн номноос хэсгийг дурдлаа. Бидний хувьд бол 6 ангийн ном байгаа. 1-ээс 6 дугаар анги хүртэл. Тэгээд анги дээшлэх тусам бас ямар онцлог байдгийг тийм ээ. Энд ямар агуулгатай энэ зүйлс яваад байгаа юм гэдэг маш сонирхолтой санагдаж байна. Үнэхээр сонирхолтой санагдаж. Тэгэхээр бид хоёрын аялал маань цааш маш сонирхолтойгоор үргэлжлэх нэ гэдэгт би бас баяртай байна. Тэгээд энэ доодохгүй гэдэг буюу ёсор тооны хичээл гэдэг их сонирхолтой хичээл санагдсан. Тэгээд уг хичээл олгож оруулж байгаа нь бүрч сонирхолтой санагдсан. Тэгээд үүнээс бас хэрэгтэй авч болох үз хамгийн гол нь авч болох үзийг юм тийм ээ өөрсдөө хэрэгжүүлж болох үз мөн өөрсдөө нааж болох үз зүйл юу байна гэдгийг маань бас сонсогчд маань ойлгож хүлээж аваасай гэж бодож байна. Тэгээд бит хоёрын хувьд гэвэл өөр улсын одоо боловсролын системийг хит одоо их сайн сайхан юм гэхээсээ илүүтэйгээр бидэнд болгож болох тийм ээ биднэрт бас энийг байлгаж болох ямар одоо давуу тал байна вэ? Мөн давхар бас сул талыг нь ч гэсэн бит хоёр аль болох дурдахыг тэр талыг нь ч гэсэн олж мэдхийг олон талаас нь хичээж байгаа шүү. Тэгээд та нарт маань энэ талаар сонсоод санал хүсэлт байгаад бас хэлмээр зөвлөмөр зүйлс байвал үргэлж нээлттэй байх болно шүү. Тэгээд оюун бэлэгтээ баярлалаа ийм сайхан материалуудыг бэлдсэнд тийм ээ. Тэгээд бит хоёрын ярих сэдв буй цаашаа бас ингээд үргэлжлэхэд боллоо. Дараагийн цуврал уулзалтаараа бол бит хоёр 2 дугаар ангийн номыг илүүтэй голчилж ярихаар болж байна тийм ээ. Тийм. За Арина их баярлалаа. За яг хэлсэнчлэн Монголын хүүхдүүдэд маань
хэрэгтэй зүйл юм. Тийм ээ? Тусгаад явбал маш таатай байх болно. За маш их баярлалаа. Цаг зав аваад зарцуулаад хилцүүлэг ярианда хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд бидний яриаг бас таалан сонирхсан та нартай ч бас баярлалаа. Тэгээд бид хоёр цаашдаа бас цуврал яриагаараа одоо энэ Японы баг сургуулийн 1-6 дугаар ангид ордог ёс суртахууны хичээлийн талаар багахан мэдээллүүдийг хүргэж байх болно. Тэгээд өнөөдөр сонссонд маш баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр иргэд уулзъя. Баярлалаа, баяртай. Биднээрэнд маш их баярлалаа. Энэ бэлгтээс баярлалаа. За түр баяртай.